Амьсгал бүр чухал. Сүрьеэгүй Монголын төлөө хамтдаа. Сүрье өвчин хэрхэн халдварладаг вэ? Сүрье нь хүнээс хүнд амьсгалын замаар тархдаг халдварт өвчин. Сүрье бол эдгэрдэг өвчин. Энэ өвчнөөр хэнч өвчилж болно. Учир нь ханиад томоотой ажил амьсгалын замаар халдварладаг өвчин юм. Уушгинд өвчин даамжирч, өвчтөн ханиах, эсвэл найтайхад сүрьегийн нянга гадагшлуулж эхэлсэн тохиолдолд уушгины халдвартай сүрье гэж үзнэ. Энэ үе шатанд хүрсэн өвчтөн амьсгалын замаар нянга агаарт ялгаруулна. Уушгины сүрьетэй хүн ярих, ханиах, найтайхад эргэн тойронд нь их хэмжээний сүрьегийн нян тархаж байдаг. Өвчтөнтэй ойр байсан хүмүүс уг нян агуулсан агаараар амьсгалснаар халдвар авдаг. Шинэ эзний биед нянгийн үржих тохиромжтой хэсэг нь уушиг юм. Сүрьегийн шинж тэмдэг илэрсэн үед цаг алдалгүй эмчит хандаж эмчилгээ хийлгэх шаардлагатай. Амьсгал бүр чухал. Сүрьеэгүй Монголын төлөө хамтдаа. Та оролцвол сүрьеэг зогсооно.